Сайн байцгаана уу? Та бүхэндээ зориулан дөнгөж сайхан нээлттэй хийсэн маш хөөрхөн киног ярьж өгөхөөр бэлдээ сууж байна. Кинотой холбоотой бусад мэдээллийг гарчган дээр дарж уран харах боломжтой. Эхлүүлэхээс өмнө сувгаа дэмжиж лайк болон subscribe битгий мартаарай. Энэ бол манай гол дүрийн охин Хээжийн багада харж байсан үлгэрийн номноос царайлаг ханхууг анзааран зурж суух тэрээр түүнээс хойш одоо хүртэл царайлаг залуу харахаараа л зүрхэн хүчтэй цохилж догдолдог энэ мэдрэмжээ урлагт шингээхийн тулд уран баримлын ангид элсэн орсон гайхалтай мэдрэмжтэй охин. За ингээд удалгүй түүн дээр анхных нь найз залуу орж ирнэ. Яг л тэр ханхуу шиг нь байгаа байхдаа гэтэл түүний найзууд нь харснаа Хээжийн гадна төрөх биш дотор сэтгэлийг нь хардаг байх гэд ихэд дурамжхан хүлээж авдаг. Манай хүн найз залуугийнхаа өөрийг нь гих чин сэтгэлд нь татагдсан даруухан хэрнээ сайхан сэтгэлтэй янз бүрийн зүйл барин өдөр шүнгүй л араас нь гүйдэг байж жоохон твдөө сандруу тийм л нэг энгийн залуу. Манай хүн өөрөө сайн биш хэрнээ энэ их сэтгэлийнх нь хариуд зөвшөөрч гэж ингээд дараагийн өдөр болж найз залуутайгаа уулзан аз жаргалтайгаар алхахдаа ойрдоо гадаа цаг агаар гой байгаа учраас амралтанд явах талаараа ярилцаж байтал залуу гинэт зүйлд гаргаж ирэн зөөж өгөхийн завдалгүй хэн нэгний зөрөгтөө санамсаргүй мөргөн өгөх гэж байсан зүйлтийг нь унахчихна. Найз залуу нь түүний араас эн чин жинхэнэ зүйлт штэ гэж орилсоор хоцроход манай хүнч өөрөө аваад зүүчихлээ. За харин энэ өдөр харсан бүхэн нь эргэж хармаар хачин царайлаг залуу сургуульд нь шинээр ирдэг. Хэсэг хугацааны дараа хичээл таран манай хүн найз залуугаа залгахтал утсаа авдаггүй. Гэхдээ санамсаргүй биш санаатаагаар манай хүний дуудлагыг авахгүй хэрнээ найзынхаа дуудлагыг бол бушуухан авчихдаг. Тэгэхдээ азгүйгаар өрөөнд байх микийг санамсаргүй нээснэ. Нөгөөх даруухан залуу чинь бүр шаал өөр хүн. Хээжинтэй танилцсан өдрөөс эхлээд л унтах зоригтой байснаа найзтай хэлэн ёстой жинхэнэ туулан арьс нөмөрсөн чон гихчин. Гэтэл энэ яриагийн чанга яригчаар Хээжинээс гадна сургуулийнх нь бараг бүхий л хүмүүс сонсдог. Манай хүн ч уураа барьж дийлэлгүй түүний зүг явах үед нь нөгөөх залуугийн найзууд нь болиулан уучлалтгүй нь гэдэл гарч ирж гүйж байгаад яг үүдэндээ таарцгаан сайхан л өөр хүн шиг байснаа манай хүнийг харчхаад сүгдөөд бүр уучлалтгүй нь Хээжийн жинхэнэ төрхийг нь мэдэж авсан учраас мэдээж эсэргүүцгээд залуу шууд хувьс хийснэ. Одоо болно цаашид твчиж чадахгүй нь гэдэл үнэн төрхөөч нэг харуулна. Манай хүн уурандаа гараа зангидж байснаа түүнийг ч өстө болгож өглөө. Манай хүн өөрт нь сэтгэлгүй хэрнээ үерхсэн талаараа хэлэн зүйлтийг нь тас татчихад яваад өгчхөн. Гэхдээ мэдээж хичнээн юу ч болоогүй юм шиг царайлж сайн биш байсан гэсэн ч анхных нь үерхэл байсан учраас сэтгэл санаагаар ихэд уннаа. Гэхдээ аз болж ямар ч нөхцөлд түшээд авах найз нартай. Ингээд анхны найз залуугаасаа салсны дараа энэ мөчөөс хойш зөвхөн царайлаг залуутай болцох гэж өөртөө амлаад л манай хүн тас маргаашин сэрээд аав ээж хоёртоо сургуулиас шилжих талаараа хэлэн өргөдлөө бөөр бэлдээд сургуулийн зүг яг алхаж байтал нэг залуу таарснаа номон саналуу явж байгаад төөрчлөө. Гэдэл харсан чинь нөгөө царайлгач нь үүнийг Живон гэдэг сайхан сургууль шилжиж орж ирсэн. За гэтэл манай хүн юун бүтэлгүй үерхэл өөрөө бүр ургуулan бодоод энэ залуутай бүр үерхчихнэ. Живоны хувьд бол харж байсан үеэж санана. Хээжийн царайлаг залууг хараад өргөдлөө урснаа аава ээжээ би хизээж сургуулаасаа шилжихгүй гэдэл авчихна. Ийхүү манай хүн ярилцсангаа алхасаар хүрэх газраа ирээд явхдаа бөөн баяр болоод л өлөн газар хүрэхгүй догдолж гүйж явснаа л булан эргээд нөгөө царайлаг залууд нь зог тусаад зогсчихдаг. Өөртөө зүрэн өнгөрөх төдийд бараг найз охин нь болчихлоо. Хэсэг хугацааны дараа нөгөө хоёр залууч нь таарцгаан нэгэнтэйгээ бас л эвгүй харьцсан. Явандаа энэ хоёр маань найзууд болох болов уу? Өрсөлдөгч болох болов уу? Тэдний харж байгаа баримлыг манай хүн хийсэн. Хээжинийг дотны хүмүүс нь баны гэж дууддаг. Гэхдээ би ихэнхдээ Хээжин гэд явчих нь энэ хоёр маань бүр хувцсны шүүгэн дээр хүртэл өрсөлдөөд эхэллээ. Жиолийн хувьд бол оюутны зөвлөлд байдаг. Тэд багаараа нэгэн тэмцээнд орохоор болжээ. Шагналын сан нь нэлээд өндөр юм байна. Төрүүлсэн баг нь үнгүй студидтэй болох ажлаа дуусгачаад гарч ирэн шатаар бууж явахдаа идэх юмд нэлээд дуртай бондгорн Жиолийг бараг л унгаах шахах тэр үед манай хүн харж тааран хөөрхөн царайгийн гимтэхгүй гээд гүүж ирэн түлж автал гай болж таблет нь унаад хагарч хатдаг.
Манай хүн чинь юу сүртэй юм ухааны юм ярин төлөөд өгчхий гэтэл тэрнийх нь үнийг нь хараад бүр шок. $2000 үнэтэй гэдгийг нь мэдээд бараг зүгтлээ. Жион араас нэрж барьж аван дугаарыг аваад л хоцорно. Ингээд хэдэн өдрийн дараа сургуулийн бүлгүүдээрээ уулзах болсон чинь Жион энэ хоёр нэгнээ хараад их л дотн байдаг. Энэ үедээ л манай хүн түүний талаар Чаян группийн даргын ач хүү гэдгийг нь мэдчихээд бие бариад эхэлчихнэ. Хэсэг хугацааны дараа уух зүйл нь тойрч явсаар Жион дээр иртэл уудгүй гэдгийг нь сонссон манай хүн өмнөөс нь уухад Хэжинийг бүр өхөөрдөж харсаар бараг дурлцсан юм биш үү? За харин энд Жиол мөн л адил нөгөө хидтэйгээ ууж сууж байгаад Хэжинийг бодон дотор нь давчтаад байхаар нь гарч ирэн агаар амьсгалах биш өстгөн үлийн даваан дээр гэдэг шиг манай хүн харин юу ч болоогүй юм шиг аз жаргалтайгаар дуулж ууж тоглож байгаа нь харагдана. Жиолч дургуун хүрэн зогсож байтал цаадах чинь харснаа гарч ирэн гараараа нүрийг нь бүр тас сураад авчих нь тавиулах гэдэл бүр дийлддэггүй. Нилээн хүчтэй бололтой Хэжин гомдолтой байна. Би чиний сайхан царайг л хамгаалах гэж байсан. Гиснээ цаадах чинь Жиол битгий тэгэрээ гэхийн завдалгүй үрхрээл угаа болж ирхнэ. Ингээд л манай хүн тас маргаашин сэрчгээд шаартаж өгсөн амтан генет өчгтөр бөөлжснөө санаад гимшиж дотор нь муу байсан ч гэлээ хичээлтэй байсан учраас арай гэж өөрийгөө хүчлэн сургууль дээрээ иртэл араас нь Хэжин гэдэл хорилхон сонсогдно. Ирэж хартал мэдээж тэр нь Жиол манай хүн өстө өв дүгээ зүгтэн бүр үнэхээр хурдан гүйдэг за гадна талбайд сургууль дотор гэдэл нилээн удаан хөөцөлдөөд явсаар байж тамирдаж унахын даваан сургуулийн өдөрлөг болж байгаа газар ирэн энэ үедээ манай хүн Жионыг хараад ахаа гэж гүйж очин ард нь нуугдчихдаг. Нөгөө залуу нь Хэжин гараад иргээд ирэхгүй болохоор нь алхаж очин зуурч авах энэ мөчт нь тэнд байсан дорооны удирдлага алдагдан нөгөө хэдий чин золтойл мөрөгчгсэнгүй. За харин Хэжин унахын даваан дээр Жиолоос түшч авах гэсэн биш хоёулаа давхарлаад унчихдаг. Энэ үед нь нөгөө дороон чинь очиж энэ шаарыг оноод орчин нөхцөл нь бүр гоё болоод байгаа юм шүү. Энэ хоёрын цаг хугацаа нь яг л зогссон мэт нэгэн рүүгээ ширтэн зүрх нь маш хүчтэйгээр цохилон харин энэ мөчийг нь Жион гайхаад хараад зогсож байдаг. Жиол чи яг юу вэ гэхийн задалгүй манай хүн түлэгчгээд нөгөө залуугийнхаа гараас сатхан зогтаагаад гүйчихнэ. Ингэж л энэ гурав холбоотой болсон юм да. Энэ хоёр маань төстэй холбоотойгоор нөгөө залуутайгаа танилцсан талаараа яриад хоол идэцгэн дараа нь гарч ирэн кофе уух гэсэн боловч Жионы утсан дуудлага ирээд яаралтай гүгээд явчихлаа. Манай хүн хайртай бүсгүй юм байлгүй гэсэн юм бодоо зогсож байтал цаад Жиол ч араас нь гараад ирнэ. Ингээд зүхтаад байгаа болохоор салхаа байлаа. Жиол миний таблет байхгүй, лекцээ тэмдэглэж чадахгүй гээд манай хүн бүр хажууд нь бичиж суун. Ингээд л манай хүн дараа нь хурдан өрийг нь төлийгээд аавасаа зээлийг яа хэлэх тэр мөчт нь байрны эзэн нь залхан түрээсээ нэмэгдүүлэх талаар хэлэн боломжгүй болчихлоо. Эднийг хийгэлж ирийн дондож амьдралтай хоорондоо ихэд сайхан харилцаатай гэр бүл Хэжин мөнгөний асуудлаа шийдэхийн тулд үзэсгэлэнд цагийн ажилчнаар орхоор болдог. Энэ үедээ бас л нэг царайлаг залууг хараад таг гацаж орхилоо. Залуу зургийг нь авах гэж байхад баримлын аль өнцгөөс нь авал гэрэл сүудрэн зүг гарах үе талаар тайлбарлаж байхад нь нөгөөх залуу чинь ширтэж байснаа та урлагийн талаар их зүйлийг мэддэг бололтой гин яриа өрнүүлж байгаа залуу гарах гэснээ буцаж иргэн ингээд гарвал харамсалтай санагдаад гин манай хүнийг кофенд ирдэг. За энэ залуу уулзчихад өөрийгөө нэх тодорхой танилцуулдаггүй. Хувь тавилангаар уулзсан гихтэн манай хүн гэртээ ирээд унтахаасаа өмнө энэ удаад найз залуу биш бүр гэрлэх санал хүлээж авах гэж байна гэж төсөөлж байхдаа үр нэхэгчгээд Жиолыг ирээд саад болж байна гэж бодонгуудаа бошоохон л өнөөдөр ажилласан цагийн хөлс болох $200 шилжүүлээд нөгөөх нь $1800 гэж тэмдэглэнгүүтээ бас инээгээд байгаамаа. За ингээд маргааш болж манай хүн явж байхдаа Жионы нэг охинтой явж байгааг нь зардаг. Энэ хоёр хоорондоо ихэд дотно залуу ус авчрах гад явх хооронд нь охин залуусын хотхонд дуулж байгаа хүмүүсийг харан ойртох үедээ тэрэгцрийнхаа дугуйг гацаачихдаг сул шорооноос гаргах гээд нааш чаашнд хөдөлгөж байгаад маш эвгүй унан хөдөлж чадахгүй байж байхад нь Хэжин ирж тааран хоёр гарын дээрээ өргөөд уцаагаад суулгах тэр үеэр Жион ирж таардаг. Энэ хоёр удаа үерхдэггүй харин залуугийн анхны хайр байсан юм байна. Энэ үеэр нь Жиол манай хүнийг тэмдэглэлээ хөдлүүлэхээр уулзах үеэрээ хувцсыг нь харчгаад цамцаа талин шавар болсон хувцсыг нь хаах гэж байтал
Би зүгээр гэснээ бултаад байдаг шүү. Учир нь өрн дахиад нэмэгдчихнгээд айжилтэй. Жиол би чамаас хувцсны мөнгө авахгүй гэснээ нөмөргөөд өгчөгдөг. Явж энэ хоёр маань л үлдэх юм шиг санагдаад байгаанда Жиолийн харж байгаа харцыг л хараач дээ. Тэхээс тэг гисэн шиг манай хүнийг бүр их үднөө. Өдөржин хаажинаар бичүүлж хэд өөрөө буруундчихаж хаажин ширтэж байснаа. Энэ хөөрхөн царайнд нь битгий хурдаараа гин саялныг ухаан орно. Хээжин оройд харах үеэрээ найзаагаа гараа гимтсэн байхыг хараад гараа гимтээчихээ юу гэтэл драмын ангид хэрэгэлсэн зүйл байж түр барьж байгаа ч гэд явсны дараа манай хүн сонирхоо зогсож байтал Жиол гарч ирэн харчхаа гараа яагаад гимтээчихээ тэмдэглэл бичих хэрэггүй гэснээ бүр маргааш нь хоёр бүлгэрээ нийлэн ханын зураг зурх ёстой байтал Жиол манай хүнийг гимтчихсэн гэд өмнөөс нь зурж санаа тавин чин сэтгэлээсээ сайхан ханддаг. Энэ үед манай хүн нээх хөрхөн худлаа ярьсандаа бас гимшээд байгаамаа. Нэлийн хугацааны дараа Жиол яг арагшин унахын завдалгүй манай хүн түшээт авчих нь энэ үеэр нь түүнийг гараа гимтээгүй гэдгийг мэдээд авчилгүй яах вэ? Манай хүн банцсандаа хуруу гараа хөдлөхгүй юм шиг жүжиглэж нэг үзээд сүултээ бөөр болохоо байгаад ханыг ястаа бодож өгнө. Зангээд Хээжиман дараа өрнөөс гарах нэг арга бодож олно. Тэр нь юу гэхээр хүч чадлын тэмцээнд оролцоод төрүүлчих юм бол тагнал нь хамгийн сүүлийн үеийн таблет. Манай хүн найз залуугаа яаж цуглоод нэлийн өндөр оноогооч авна. Жионтой хамтдаа учиргүй баярлаж байхыг нь Жиол харснаа. Царайнд бөөр бараачихсан зогсож байдаг. Ингээд манай хүн шагналаа аван түүнд буцааж өгснөөр Жиол дахин уулзах шалтгагүй болчихдог. Уг нь бол хөөрхий бүр чин сэтгэлээсээ л хайртай юм шиг байгаа юм. Бодлоос нь ч бүр салхаа байлаа. Дараа өдрөн Жиол найзтайгаа нэгэн кафед орж ирээд захиалга өгөхийн завдалгүй. Найз нь Хээжиний нэг сайн найзыг нь хараад шууд л дурлаж орхино. Удалгүй манай хүн найз дээрээ орж ирэн Жиол араас нь ширтэж сууж байхад цаадах чинь бүр харсан ч юм уу үгүй ч юм уу юм дууралгүй гараад явчихдаг. Залуу хэсэг сууж байснаа тэсэлгүй араас нь гараад очсон боловч Хээжин тоолгүй яваад өгдөг. За харин өнөөдөр бол уран баримлч Жэг гэх чинь лекцтэй өдөр. Манай хүний хувьд бол шүдэн бишрэгч нь учраас сэтгэл тоглон хүлээн. Гэтэл тэр хүн нь нөгөөх мүзэд таарсан залуу. Тэгээд л уулзах үеэрээ хувь тавилан гээд байж л дээ. Харин Жиол хичээлийн үеэрээ Хээжинийг байна гээд хийх хүртэл харин бодлоос нь ерөөсөө салахгүй болохоор нь шийдсэн янзтай гараад л явчихна. Нөгөө хідэнч таран Хээжин энэ хоёр ч дотн байлаа. Жион араас нь алхахдаа энэ хоёрыг ажиглан Хээжиний үсэн дээр наалтсан Сакурагийн дэлбээ баримлж харснаа хүлээгээрээ гээд авах гэж байхад Жиол чирж тааран Хээжинийг дууддаг. Ингээд эцэст нь гурван залуу манай хүн сайн болчих уу дээ. Энэ үед Жиол зүгээр байсангүй дөхөж ирснээ уулзъя гэдэг. Хажуудах хоёр нь бүр цоо ширтэж орхино. Манай хүн ч юу ч болоогүй юм шиг яагаад билээ гэхэд Жиол бантаж байснаа л нөгөө цамцаа авъя гэд үгээ булзааруулчихдаг. Хээжин урдаас нь ямар ч хуйралгүй өнөөдөр өгнө гээд л амын таглчихлаа. Хөөрхөн амтын ёстой муухай бантаж байгаа шүү. Манай хүн дараа нь цамцаа өгөөд одоо уулзах шаардлагагүй биз дээ гэхэд юу ч хэлж чадалгүй тиймээ гээд л хоцорлоо. Өнөөдөр урлагийн их сургуулийн төгсөгчдийн ярилцлагатай өдөр Хээжин дүр бүтээх ажлыг хариуцдаг. Ийхүү бүгдээрээ багийнхнаараа ууж идэж байгаад тоглох болсон чинь энэ хоёр санамсаргүй гараа холбон уухаар болчихно. Энэ мөчөд хажуугаар нь зөрсөн хүн манай хүнийг шүргэн Жиол тосч авах гэж байгаад л би рүүгээ ойртчихдаг. Зүрх нь хүчтэй цоглон байж байтал манай хүн холдож байна гэд хоорондоо мөргөлдөд бөөн юм болцгоно. Уулзалтанд тарсны дараагаар бүх хүмүүс гэр гэрлүүгөө яван манай хоёр үлдэж дараагийн такси эрхийг хүлээгээ зогсож байтал замын захаар хурдтай машин өнгөрөн Жиол Хээжиний гараас амжиж татсан ч дараагийн машин нь тогтоолоос цацчихдаг. Манай хүн бараг Жиолыг өөрийгөө хамгаалчихлаа гэж болов дээ. Зангээ дараагийн өдөр болж хичээлийн үеэр Жион өөрийн дураар хүүхдүүдийг зурхыг зөвшөөрнө. Найзын хуваар энэ хоёр маань их дотн болж байгаа. Харин Жион манай хүнд нэлээд сайн бололтой. Зурж байх үед нь ширтээдэл байна. Ядаж байхад тарчхаа далхаж байхад нь нөгөө баримлч залууч нь гараад ирнэ. Энэ хід гэхдээ бүгдээрээ бүр үнэхээр царайлаг байгаад Хээжиний хар зургийн дэвтрийг нь харан сонирхож байхдаа сайн зурдаг гэдгийг нь ч мэдээд авчихна. Манай хүн түүнээс ярилцлага өгөх үгүйг нь асуухад шууд л зөвшөөрнө. Ингээд байж байхад нь Жиол харчихнаа. Энэ хоёр зургийн авраад авах гэж явж байхдаа Жиолтой бас л таарчихдаг. Удалгүй нэг халзан нөхөр орж ирснэ. Энэ хоёрын царайлгийг бүр гайхаж орхино. Жион авсан зүйлээ нөгөө охиндоо авчран бэлгэлдэг. Үнэн дээр энэ бол төрсөн дүүн юм байна лээ. Ах нь дүүгээсээ миний утсан дээр яагаад анхны хайр гэд тэмдэглэсэн юм гэхтэн мэдээж би бол таны анхны эмэгтэй шүү дээ гэдэл тэр утгаараа л анхны хайр гэд тэмдэглэж Хээжиний сонгосон бэлгэнч дүүдэн таалагддаг.
За Жиол маань багаараа нөгөө тэмцээндээ төрүүлэн шагналынхаа студид нүгээд ирсэн чинь нөгөө уран баримлалчин байж таардаг. Жиол хэд хэдэн удаа хээжинтэй байхыг нь харсан учраас гарч барихгүй бүр гүрийгээ зогсчихно. Одолгүй ээж нь холбоо барин уулздал нилээн залуухан энэ хоёр тусдаа амьдардаг бөгөөд ээж нь өөртөө бараг ойролцоо насны найз залуутай ээжтэйгээ бараг л юм дуурахгүй байснаа залуугийнх нь хийж өгсөн хоолыг идэлгүй гараад явчихна. Урд нь мэдээж юм хүйтэн хүндий байгаагүй. Өмнө нь найзтайгаа явж байхдаа найз залуутайгаа явж байхыг нь харж байсан. За ингээд маргааш нь баримлчаас ярилцлага авсан хүн нь хээжийн арын альбомд нь Жиол гэд боддоо. Тэрээр хэлэхдээ Солонгост бие даасан анхны үзэгслэн мөн нэгэн шүтэн бишрэгч байсан нь хувь тавилан байсан байх гэдэл энэ үед нь Жиол хээжинийг инээмсэглэхийг хараад тэр хүн нь байсан гэдгийг ч анзаарсан байх. За гэтэл тарсныхаа дараа Жиол баримлчаас Мика авах гэж байхдаа маш хажин зүйлийг харна. Энд чинь бараг сурцсан гарын биш үү? Хээжинтэй хамт ирсэн охинтой зогсож байдаг. За ингээд тарах болж манай хоёр студийнхаа ямыг хураачгаад гарах гэж байхдаа хаалган төгжигдсэнийг олж мэднэ. Энэ үеэр нь манай хүний гидс өвдөд болдоггүй. Тэсвэр алдахын алдад ашгүй нөгөөх нь онгойлгочих нь гарч ирээдэл явж байхдаа хаажийн гараа шалбалсан байхыг нь анзааран бушуухан шархны лент гаргаж ирэн наатал Жиол харцаач салгаж чадалгүй ширтэнэ. Дараагийн өдөр нь энэ хэдийн зурх хүн нь санаагаараа гарч ирэн зурж байхад нь хээжин өөрийн ирэхгүй сайхныг нь биширч байснаа өөрлөө ширтээд байгааг нь анзаарчихдаг. Тэгснээс сая нэг юм харцанд нь битгий хурдаараа гэдэл сэргэгчгэн. Тарсныхаа дараа Жиол баярлснаа илэрхийлэн зогсож байтал нөгөө баримлччин залглаа шүү. Яриаг нь сонсож байх нэ маргааш үзэгслэн дээр хүрээдэр гихэн сонсогдно. Манай хүн ямар гэдгийг нь харчихсан учраас өмнөөс нь их л санаан зовж байлаа. Ингээд дараагийн өдөр болж хээжин уулзахаасаа өмнө урд нь сууж байгаа Жионоос үсээ задгаа тавил зүгээр байна уу? Боовол зүгээр байна уу? Гэдэл асууна. Мэдээж манай хүнд ялгаагүй л хөөрхөн харагдах нь тодорхой. Хэсэг хугацааны дараа хээжин баримлчийн өрөөн рүү орж байхыг нь манай хүн студидээ ирж байгаа ч харчихна. Хээжин энэ залууг шүтэн биширдгээс гадна сэтгэл нь баг багаар татагдаад л байгаа. За мэдээж Жиолчаа зүгээр байх уу? Энэ хоёрт саад болчихно. Өдөлгүй өрөөндөө буцаж орж ирэн гарч зугаалах гэж байгаагийн ч сонсчихно. Мөн өмнө нь ярилцлагын үеэр Микийг нь хурааж авчгаад юу ярьсныг нь сонсож байснаа царай нь хувьсхийн. Хээжин дээр ирснээ гарнаас нь татаад шууд л гэрт чинь хүргээд өгье гэдэг. За манай хүн яг юу сонссон бэ гэсэн чинь ярилцлага өгснөөхөө дараа нөгөө охинтой зогсож байхдаа өөрийнх нь дуу бичиж байгааг мэдэлгүй их л дотн чухал зүйл ярьсан бололтой сонсож байснаа гараад гүйчихдэг. Хээжийн гарыг нь болиулах гэсэн ч Жиол хүчээр шахуу татаад явчихна. Тэр надад таалагдахгүй байна. Түн шиг хүнтэй үерхүүл чи л хохирно. Дахин хуурдагдахыг хүсэе юу? Хээжийн сая юу гэсэн бэ? Хинтээ болцож хуурдагдах хэсэг нь чамд ямар ч саад болохгүй. Тиймээс гуй өөрийгөө л бод гэж хэлээд уурлаад явчихна. Жиол өөрийг нь бодсон биш буруугаар ойлгогдсон. Харин Жион манай хүнийг бодон инээ талтан сууна. Хээжийн буцаад ирсэн чинь нөгөө залуу чинь Йогийг хүлээж байдаг. Жиолын тухай асуухад үл ойлголцол байсан ичгээд жоохон анзаарсан бололтой бид ямар харилцаатай вэ гэхэд харин чи юу гэж бодож байна да. Би цэцэрлэгт хүрээл нь хэн нэгэнтэй хамт ирдэггүй гэж хэлээд л эргэлзээг нь тайлчихна. Дараагийн өдөр болж Жиол одоо хүртэл санаа зовон ангийнх нь үүдэнд хүлээж байгаа зүгээр байгааг нь харчгаад Жионыг уулзъя гэж дуудснаа нөгөө охинтой байсан бичлэгийг сонсох нь тэр үедээ бүсгүй үнэндээ бидний харилцааг тодорхой болгохыг хүсэж байна. Бид шүнжэнгөө байсан гэхэд тэр тийм чухал гэж үү? Одоо надтай хамт байна гэд толгойг нь хэлж байж Жиол үнийгээ сонсгон хээжин миний үгийг сонсохгүй байна гэд Жионд захин тэхээстик гисэн юм шиг манай хүн хичээлээ тарчхаад гарч иж явж байхад нөгөө залуу чинь залглаа шүү. Хамтдаа кофе уух талаараа ярилцаж байтал хамгаалсан биш залуу ойртож сүүлдээ бүр гар гараасаа хөтлөн алхаж явна. За цаад Жион ч бүр хүнээр мөрдүүлчихсэн нөгөө залуу чинь бүр давхар үерхэж байвал яах вэ? Тэгээд бүр 10 гаруй охинтой гэж боддоо уран баримлж гэдгээрээ далимдуулан оюутнуудтай болцдог юм байна. Манай хоёр энэ тухайгаа ярилцаж сууж байгаа. Хээжин рүү залган үзэсгэлэн үзэхээр явахыг нь ч мэдчихэн. Сандарсан хоёр хүн гарч ирснэ. Голоод байдаг найзынхаа ганган унаад сууж ирхэн. Өнөөдөр үзэсгэлэнгийн сүүлийн өдөр учраас олон сэтгүүлчид ирсэн байлаа. Хээжин цэцэг барьчихсан. Түүнийг доошоо бууж байхыг харна. Инээмсэглээд араас нь дагтал нэг бүсгүйтэй орой уулзах ёстой байсан байж яагаад ирсэн юм гэсэн ярилцаа зогсож байдаг. Тэгээд бүр
Ийм байдалтай байхыг нь харчихдаг. Манай хоёрч зөв цагтаа эрсгэн явцгаая гэсэн боловч Хээжийн өөрийн биеэр залуу дээр очиод яагаад ийм зүйл хийснийг нь асуудаг. Тэрээр юу ч болоогүй юм шиг гүрийж байснаа л харчихсан юм уу? Гэхдээ би яагаад үүнийг тайлбарлах ёстой гэж ямар үерхэж байгаа ч биш. Өөрийгөө битгий эвгүй байдалд орвол өнөөдөр миний хувьд бол чухал өдөр, дараа ярилцаж болно гэдэл бүр үнэхээр өөдгөө гар байсан байж тээ. Хайж гарч явсныхан дараа манай хүн тэсэлгүй гүйж очиод "Ой, ярьж дуусаагүй байна" гин энэ олон хүний дунд орилчихдаг. Ингээд болоогүй дөгөж ирснээ дээрээс нь мөс асгachхан. Би явхаасаа өмнө сүүлийнхаа үгээ хэлчихье. Чи уран бүтээлч болохоосоо өмнө хүн болоорой гэж хэлээд орхиод гарахт нь нөгөө залуу чинь араас нь орлон дагаад гарах гэж байхад нь манай хоёр зогсоогоод хэсэг хугацааны дараа Жиол араас нь гардаг. Ингээд л нээх хөрхөн уйлж байгаа царайг нь хаачихдаг. Уйлаад дуустал хүлээж сууснаа. Явцгаая гэхэд чи мэдэж байсан тийм үү? Би үнэхээр өрөвдөлтэй амтан. Жиол тийм биш. Тэр л муу хүн. Гэх үед нь Живан ч араас нь гарч ирэн гэрт чинь хүргээд үгүй. Гэтэл дагуулж явна. Гэхдээ энэ машин нь бас хаанаас гараад ирвэ? Ингээд оройн Хээжийн хоёр найзтайгаа энэ хэргийн талаар ярилцаад сууж байтал уран баримлчийн хувийн амьдрал ил болсон гэх мэдээ гарна. 2024 оны шилдэг залуу уран баримлчаар шалгарсны дараа урлагийн ертөнцид мандаж буй од болсон. Гэвч өөрийн нэр хүндээ ашиглан бүсгүйчүүдтэй зохисгүй харьцаатай байсан. Гэтэл манай хоёр ч бүр булхаагийн нэлгээ хайчхаж Хээжиний 2-2 болзоо бүтлгүүтэн одоо шархалхаасаа айгаад дахин бүтлгүүтхийг хүсэхгүй байна гэхдээ найзууд нь түүний ард 2-2 эр хүн байгааг нь ухааруулдаг. Манай хүн санаж байгаад тэр дундаа Жиолыг өөрт нь ямар их анхаарал халамж тавьсныг нь бодож байснаа ганцхан энийг нь санаад за үгүй дээ гэдэл өнгөрөөчихнө. Дараа өдөр нь хичээлийн танхимд орж иртэл Жиол ширээд ирлээд унтчихж манай хүн ширтэн хэсэг зөөр зогсож байтал найз нь ороод ирнэ. Энэ хэд дахиад л уралдаанд оролцох гэж байгаа бололтой түүнийгээ хийж байхдаа унтчихж нүдэ нээтэл урд нь сайн охин нь бараг зүудэлж байна гэж бодсон байхдаа явах гэж байхдаа Хээжийн тэр өдрийн явдалд баярлсан гэдгээ хэлчихнэ. Манай хүн дараа нь хөөрдөн яасан хурдан ирж хүчтэй болчихоо гэдэл бодно. Ингээд дараагийн өдөр болж тэмцээндээ зориулан зураг авалттай байхад энэ хоёр хоол идэх гэж явж байгаад санамсаргүй таарчдаг. Хээжийн тэр хүмүүс рүү харж байгаа ч юм байхгүй. Жиол руу ширтээд байдаг. Эргэн тойрон зогссон хүмүүс шахацалтаад Живан явцгаая гээд гарнаас нь татах мөчөд бас л манай хүн харж таарна. Цааш явахдаа Жиолыг тэр зураг авалтын үеэр мэрэгжлийн хүн шиг харагдсан гэм магтахад Живанч гайхсан янзтай хардаг. Ингээд цаг нэлээн орой болж Жиолын багийнхан ууж сууцгаана. Манай хүн бөөр нөгөө хоёрыгоо бодоостой нэлээн ч уучглаа. Говьцан гарч ирээд Хээжин рүү залгаж чадахгүй зогсож байтал учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг ийм байдалтайгаар таарцгаана. Жиол коллежийн оюутны зөвлөлт гэдэг бичгийг хараад доороос нь хуйлж явсаар байж урд нь очиод харц тулгарчихна. Манай хүнч нүдэндээ итгэхгүй бүр нухаж нэг үзээд үнэхээр өмнө нь зогсож байгаад нь итгэдэг. За гэтэл Жиол цэргийн чөлөөгөөр найзтайгаа уулзах гэж ирж байхдаа л санамсаргүй Хээжинийг харан анхны харцаар л дурлчихсан байж тэгээд л дараа нь нөгөө залуутай зогсож байхад албаар мөрөгчгсөн байж л дээ. Ийхүү дараа нь талимдуулан нууцаар харж бүхий л цаг хугацааны турш хайрласаар иржээ. Тэгснээ болоогүй Хээжинийг харж хаад сайн гэдгээ ч хэлчихнэ. Мөрийг нь дэрлээд тасарчихдаг. Мэдээж манай хүн бөөр гайхаж орхино. Мөрөөдмтгий Хээжим Жиолоос гэрлэх санал хүлээж аван хормын даашинцтай байгаагаар өөрийгөө төсөөлнө. Гэвч сүүлд нь гэрлэх гэж байсан хүн нь өөрийг нь цагдаад барьж өгж байна гин зүуднээсээ сэрсэн чинь гэрийнхэн сонхоор цагдаагийн машин дугарч байгаа нь сонсогдно. Үүнээс болоод л зүүдэлсэн байж ингээд манай хүн өглөөс ирээд согтуудаал тэгж хэлсэн байх гин бодсон хэрнээ бодон доглоод байдаг. Харин цаадхан сэрээд юу гэж хэлснээ санан амаа барина гэдг нь болно. Ингээд мэдээж таарцгаахад манай хүн согтуудаа уйлж орилон явж өгсөн байгаа юм чинь. Хээжин чи надад сэтгэлээ илчилсэн түүнийгээс санахгүй байна уу гэхэд тиймээ санаж байна. Тэр бол алтай байгаагүй гээд шууд хэлчихнэ. Удахгүй шалгалт эхлэх гээд манай хэд завгүй. Номын санд Жиол манай хүн бөөр суудал авчхаж өөрийн ирэхгүй түн рүү ширтэн харцаа нууж ядна.
Энэ үеэр цахилгаан тасарч оюутнууд бүгдээрээ нэг давхар руу буугаар болов. Гэтэл хажуугаар нь зурсан хүүхэд санамсаргүй мөргөн Жиолч бушуухан түшээт авчихна. Ингээд болоогүй надаас байр гэхэд манай хүн нэх хөрхөн гараа сунган зурсаар гарч ирнэ. Хин хинэн бие барьцгаан Жиол өөр хичээл давтах гой газар мэднэ гэхэд гэртээ давтчихнаа гэд манай хүн сандарсандаа бүр алга болж орхино. Удалгийн манай хүний найзууд нь залган хамтдаа хичээлээ давтацгаая гэтэл Жиолийн хамтдаа ирээ гэсэн газар нь байвал яах вэ? Ядаж байхад найзууд нь Жионыг бас дуудчихсан. Сүүлдээ бүр юу хичээл хийцгээх. Найзынх нь урайлгаа шалгалтын өмнө мах шаарч идцгээгийн Жиол хээжиний малгай гэрэгцэн байхыг анзааран засаж өгтөл манай хүн сандарсандаа халуун байна гэдэл орилчихно. Мөн Жионч энэ хоёрыг анзаарна. Манай энэ чинь бөөр шийдчихэж мах өгтөл Жионы хоолны зуршил нь буурсан янзтай эдэлгүй урдаа тавьчихна. Хэсэг хугацааны дараа хоёр залуу унтаанд гартал махны хиншүүнээс нь болоод аюулын тохиолол ажлан түүнээс болж гал унтраах ус автоматар нээгдэн энэ хоёр ирэх замдаа тохиолол сонсон ухаангийн гүйлдэн орж ирснэ. Жиол хээжинийг хараад гарнаас нь атхан бэртэж гимцэн юм байна уу гэд маш ихээр санаан зовно. Нөгөө хідэн ч хараад бүр гайхаж орхино. За ингээд манай хэд чинь хичээлээж хийсэн байхгүй махаач идэлгүй ургаасан юмнууд салцгаана. Орой болж Жиол тэсэлгүй хээжин рүү зүгээр байгаа эсхийг нь асуун залхаж орхино. Энэ мөчтөл хээжин түүнийг тоглоогүй үнэхээр чин сэтгэлээсээ байсныг нь анзаарна. Ийхүү дараагийн өдөр болж манай хүн өмнөх өдөр нь нэлээд орчихсон учраас ханиад хурцгэж Жиолын санаа зовж байгаагээ эмийн сангаас баахан им худалдаж авч өгөөд ширээн дээр нь тавьчихсан. Баярлаа гэдгээ хэлэх гээд ирсэн чинь Жиол найзтайгаа өмнө нь сургуулийн профессор болон Жиолын ээж нь зогсож байдаг. Манай хүн ууртаа наргагүй уулзаад энэ удаад профессор гэж үү? Ээж нь урдаас нь бид хоёр нийлсний дараа л түүний ажлыг мэдсэн. Чи бид хоёрыг салах хэрэгтэй гэж бодож байна уу? Би эрэгтэй хүнтэй болцож болохгүй гэж үү? Гэдэл бүр гомдлоод байдаг Жиол. Тийм ээ надад хамаагүй. Та зүгээр л асран хамгаалах. Ингэж байж л та мөнгө авах болно. Намайг асрана гэж ааваас байрыг нь авсан. Одоо би хэрэггүй болчихсон. Хэн нэгэнтэй болцож өссөн бүхнээ хий. Ингээд дууслаа гэд яваад өгдөг. Хэсэг зур ганцаараа бодолд дарагдаж сууж байгаад хээжин дээр очтол ангидаа ашгүй байж байдаг. Манай хүн үсээ боох гэтэл гар нь муухай болчихсон. Жиол алив гэснээ үсийг нь аяархан хаман хичээнгүйлэн боож өгнө. Дараа нь би чамд нэг зүйл өгөх гэж байсан гэтэл уг нь бол Жиолыг ширээн дээр тавьсан байх гэж бодож байсан ч манай хүн би биш байсан гэснээ Жионыг өгсөн гэдгийг ч мэдсэн бололтой. Үнийг л хэрэгэлгээл дайраад байдаг. За баярлалаа авахд уйдсан үедээ юм уу хүссэн үедээ над руу залгаарай гэж хэлэн сандраад л гараад явна. Гэхдээ ангидаа тэргүүлдэг байсан хээжийн шалгалтын оноо нь буурч эхлэн сэтгэл санаагаар унж байхад нь Жион ирснээ машинтай зугаалцхайгийн авч явна. Мэдээж сэтгэл санаагийн дээрдүүлэх гэж буцаж хүргэж ирж байхад нь аав нь харчхаад тоглоом хийгээд л байдаг. Маргааш нь манай хоёр санамсаргүй таарцгаан сургууль руугаа орох гээд явж байтал Жион урдаас нь гарч ирээд өчигдөр орой голын ирэг дээр дааруугүй биздээ гин санаа тавьж байхад нь манай хүн гайхаж байснаа хурдхан хээжинийг хармалчихдаг. Энэ мөчөд үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн охин орж ирнэ. Түүнийг Ёрюм гэдэг бөгөөд энэ жилийн сургуулийн наадмыг хөтөлөхөөр ирсэн. Тэгээд бүр Жиолын танил байж таардаг. Манай хүн рүү дөгснөө сайн сууж байсан уу? Одоо уулзах завтай байна уу гэдэл ихэд дотн байдаг шүү. Уулзаагүй 2 жил болсон байна. Намайг санаагүй юу? Жиол нэх нүүр өгөхгүй сууж байснаа. Хэлэх чухал зүйл байхгүй бол явлаа гэхэд бид уулзаагүй олон жил болцсон байтал надаас асуух зүйл алга. Бисэн ч Жиол урд байсан кофеноос амсахч үгүй гараад явчихдаг. Гэтэл энэ хоёр оюутны хотхны хосууд байжээ. Манай хүн бүр бодолтой дарагдчихсан. Найзууд нь зүгээр үү гэж асуухад юу ч болоогүй юм шиг царайлна. Зураг харсан Жиол шууд хээжинээр гүйж очин манай хүн хараад энэ удаад ч бас би өрөвдөлтөө юм аа гин энэ хоёрыг нэгэн рүүгээ харж байсан харцыг санан өөрөө зайгаа тавьж өгөхөөр би яарад байна гэдэл явчихна. Манай хүний ухаан санаанч бүр Жиол дээр гараа эсгэн хажууд нь байсан Жион санаа зовоод л гүгээд байдаг. Сэтгэл санааг нь өргөх гэж чихэрлэг зүйл идвэл ямар вэ гэхэд манай хүн зөвшөөрөн энэ үеэр нь ч дүүн ирсэн байна гин хамтдаа гарцгаасны дараа Жиол ирдэг. Манай энэ хөөрхий яахаа мэдгээ болцсон л явж байна. Харин энэ гурав цэцгийтэй талах идэцгийн дүүн яаж идэх хүчрээ олдог вэ? Ахих нь халамжтай байгааг манай хүн энэ хоёрт амаа муухай болохгүй эдгийг зааж өгдөг.
гарч ирэн явах гэж байхад нь дүүн энэ хоёрын зургийг нь авчихна. Явахад нь Жионы харж байгааг сэтгэлээ жилжилж амжаагүй. Гунигтайхан ширтсээр хоцорно. Гэхдээ Жион найзуудтай нэлээд дотно. Тэд уулзцахаасныхаа дараа явж байтал Жиол энэ хоёрыг хамт явж байгааг нь харчихдаг. Энэ үед нь санамсаргүй нэг бөмбөг хижинийг чиглэн ирж байтал Жионоос өрсөөд бариад авчихнаа. Тоглож байсан хүүхэд эрен уучлалт гуйхад болгоомжтой бай гэд бас уурлаад байгаамаа. Ядаж дууга байхгүй. Урдаас нь бөмбөг ирж байхад чинь над шиг бариад авчихгүй гэдэл Жионд өнгөрч өгнө. Гэхдээ энэ бас хинбэ? Тэр гурийн араас чухал харж байснаа. Өөрчлөгдөөгүй байна шүү гэдэл инээмсэглэнэ. За Хээжиний ээж нь дасгалжуулагч орой мэдээгээр гарна гээд бөөн баяр болцгоо гэр бүлээрээ суутал хөтлөгч нь Жиолтоо өрхөж байсан бүсгүй. Ээж нь би түүнийг зөвхөн хөөрхөн гэж бодож байтал ярилцлага эхлэхээс өмнө намайг тайвшруулсан. Нөхөрсөг ухаалаг үүдээ байсан бол өөрийн бэр болгохыг хүсэх байсан гин магтана. Мөн манай хүний аав ээж хоёр нь хоорондоо нэх хөөрхөн харилцаатай. Ингээд дараагийн өдөр болж Хээжийн найзтайгаа цагийн ажил хийх байсан. Гэтэл Жиол ятгсаар байж оронд нь ирэхээр болчихож энэ хоёр хосын дүрд тоглохоор болно. Зураг авалтын үеэр манай хүн далимдуулан чи миний коллежийн зургийг харсан уу? Бид одоо ямар ч холбоогүй гэхэд манай хүн бид ийм зүйл ярихаар ойр дотн биш тайлбарлах шаардлагагүй гэхэд тийм гэж үү? Уг нь сонирхож байвал надад дээр байх байла. Буруу ойлголт аваасаа гэж хүсэхгүй байна. Гиснээ зураг авалтыг далимдуулан гарнаас нь бүр атгаад авчихна. Энэ үед нэг гинтэл бороо асгарч Жиол хүрмээ талин халахлаад харц тулгарч ирхнэ. Хэсэг хугацааны дараа дараагийн үзэгдэл эхлэх үеэр борооноос болоод зураг авалтын талбай дээр байсан зураг норон найруулагч нь яахаа мэдэхгүй байж байтал манай хүн туслаад өгьегийн зургийг засна. Энэ хоёрын нэгэн рүүгээ харж байгаагээ хөөрхөн байгааз манай хүний зурах чадварыг энэ хэд ихэд гайхацгаан. Энэ салбарыг сонирхож байгаа бол холбогдоройгийн нэрийн хуцаа өгдөг. Маргааш нь Жиол манай хүн дээр ирээд хоёулаа хамтдаа шинэ нэгдсэн гомингийн газар орцгоё гэхэд урьд шөнө найз нь хэрвээ түүндээ харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсч байвал этгээд үзгэснийг санаад хамтдаа явахыг зөвшөөрчдөг. Маргааш явахаар болоод энэ хоёр маань бөөн баяр. Жион энэ хоёр хамтдаа баримлаа урлан нилийн оройтон гэрт нь хүргэж иртэл манай хүн унтчихад нууцхан ширтэж байхад нь Хээжийн сэрэн бас л юу ч хэлж чадалгүй хоцорлоо. Бүрийвчин дотроо нөгөө зургаа хийчихэд орой нь манай хоёр уцаараа ярьцгаан маргааш 19 цагийн үед уулзахаар болдог. Сайхан амраараагийн өмнө нь ингэж дуудаж байгаагүй хүн чинь за ахаагийн уцаа тасалчихдаг. Манай хүн Жиол уппа гин ичэнгүүрч өгнө. Ингээд дараагийн өдөр болж нөхөө бүсгүй чинь ирчихсэн. Өмнө нь үерхэж байхдаа ширээнээр бичиж байсан Жиол Ёриум гэдэг нэр нь одоо хүртэл хэвээрээ гарч ирээд Жиолтой тааран бүр өмнө нь очиод зогсчихно. Оройн хоол идцгээе гэхэд манай хүн тоолгүй зөрөөд өнгөрнө. Гэхдээ Хээжи маань олоод харчихдаг. Өмнө нь энэ хоёр үерхэж байхдаа бүсгүй өөрөө завсарлага авмаар байна гинэт шийдвэр гаргаж байж бүр ойн өдрөөрөө тэгээд хэлэгч үггийн сургуулиасаа гарan сураггүй алга болсны эцэст MBS-ийн мэдээгээр хийж байгааг нь анхудаага харж байж ингээд манай хоёрын уулзах цаг төхөж Жиол хичээлээ таран гарчиж байхад нь нөгөө бүсгүй чинь хүлээж байснаа гарнаас нь зууран оройн хоол идцгээгийн шалсаар Жиолын төсөөр халдран чи одоо яг юу хийгээд байгаа юм бэ? Үснээрээ надаас өөрөө салсан гэхэд нөгөөх нь би чамаас салмаар байна гэж хэлээгүй. Завсарлага авъя л гэсэн гээд бүр салаагүй гээд дайраад байдаг. Жиол дахиж надтай уулзах гэж энд ирэх хэрэггүй гэж хэлээд орхиод явчихна. Хээжи маань нэх хөрхөн ганцаараа зогсцон хүлээж байдаг. Жиол дөнгөж ирсэн чинь нөгөө бүсгүй чинь дагаад ирчихсэн байдаг за. Хурж ирснээ би чамайг сансан гэж хашгиран таач намайг сансан учраас ингэтлээ их уурлаж байгаа гээд бүр гарнаас нь тас зураад тавьдаггүй. Манай хүн юу ч хэлж чадалгүй цааш иргэн алхахад Жиол гарыг нь хүчээр салгаад Хээжиний араас гүйж ирэн өөрлөгөө эргүүлэн ширтэж байснаа. Ингэж нилээн удаан зогсож байснаа Жиол гарнаас нь атгаатал цааш дагуулад явчихна. Гунигтай гэвэл нөгөө бүсгүй харсаар хоцордог. Хээжийн энэ нөхцөл байдалд чи намайг түүний нүдэн дээр зариуд үнсээ бидтэй. Жиол тийм биш гэж тайлбарлах гэсэн ч одоо юу ч ярмааргүй байна гэд явчихна. Ингэж нэгнээ буруу ойлгон дараагийн өдөр нь уулзцгаан манай хүн яагаад намайг юу ч хэлэлгүй үнссэн бэ гэд шулуухан асууж ирхэн. Жиол нэрийг нь хэлэх завдалгүй. Манай хүн бид үерхэж байгаа гэсэн үгүй. Гэсэн ч дуурахгүй болохоор тэгвэл намайг ашигласан хэрэггүй арайч чамайг ийм хүн гэж бодоогүй гэдэл явчихна.
За Живоны хувьд өмнөх өдөр нь Хэжинийг хүргэчгээд гэртээ орох үеэр уруулын будгаа унагасныг хараад буцаагаад авчрахдаа энэ хоёрыг бас л харчхаж хайртай бүсгүйгээ өөр хүнтэй үнсэлцэж байхыг харж байна гэж боддоо. Нулимс нь цэлгэнсээр л гоцорч уруулын будгийг нь буцааж өгөхдөө харснаа хилээгүй өнгөрөн. Хэсэг хугацааны дараа сургуулийн оюутны зөвлөл уулзсан урлагийн наадмын зар тараах ажлыг ярьж байснаа. Туулааны баг хэн өмсөх вэ гэхэд Живоны найз нь хүчээр гарыг нь өргүүлчих нь инхүү манай хэд зогсож байхад Живон Хэжин дээр кофе барин ирээд бусад хүмүүст нь өгснөө туслахаар болвоо. Ядаж сургуулийнхаа хамгийн царайлаг нь байдаг. Охтууд бараг Живоныг харах гэж л ирээд байгаа юм биш үү? Манай туулаа байхгүй цаана нь төмс царайлаад л зогсно. Живон Хэжиний найзуудтай дотн учраас энэ хэдийг дараа өдөр нь гэртээ урьдаг. Бүгд амтархан хоололцгоон залуу Хэжинд санаа тавьж байгааг найз нь анзаарчихна. Энэ үед л өөрсдөө бараг шалтак байсныг мэднэ. Хоолоо идээд дууссаны дараа найз нь "Живол та хоёр таарамжгүй харагдсан. Зүгээрөө" гэхэд бид хоёрын хувьд бүх зүйл дууссан. Тэр одоо хүртэл Ёриумд сайн бололтой. Найз нь "Тийм ээ, тийм Март чамд өөр залуу хэрэгтэй" гэд ууж гарна. Гэтэл манай энэ энд бүр шаагаас согтоо. Би түүнийг гомдоосон. Надаас болоод бааны шархалчихлаа гэд уйлж өгнө. Нөгөө охин нь "Чи гэртээ байна уу?" гин одоо хүртэл зурус бичсээр цаг нилээн орой болж найзууд нь унтан энэ хоёр хотын үзэмж шөнийн тэнгэрийг харцгаана. Мэдээж Живон ширтсээр ингээд дараагийн өдөр болж Живолын ээж нь профессорын ихнэрт нь өстүүлж байдаг. Хэжийн харчхаад ирж салгахад нөгөө эмэгтэй чинь бүгдээрээ сонсцгоо тэр миний нөхөртөө үргэлжлэхэд буруугийн гисээр байна гэх үед Живол ирж тааран сэтгэл нь шаналцсан зогсож байдаг. Гэлээж төрсөн юм болохоор өөрийн биеэр ирээд өмнөөс нь уучлалтгүй сургууль даяар ээж нь гэдгийг мэдвэ. Үнгийн газар авчирхад би өөрөөсөө дүү хүнд өстүүлж байхад яагаад чи уучлалт гуйна гэж би анхнаасаа мэдээгүй. Би бол хохирогч гэхэд ээжээ та ичихгүй байна уу? Үнэхээр өөрийгөө буруутай гэж бодохгүй байна гэж үү? Намайг үнэхээр эвгүй байдалд оруулж байна. Ээж нь эвгүй гинэ гэдэл өөрийгөө өмөрсөөр инхүү Живолд ямар ч хэлэх үг олдуулгүй орхиод явна. Хайртай хүнийхээ өмнө ийм байдалд ороод ямар их ичсэн бол энэ бүхнээ бодон ганцаараа суун. Босчирэн автомат машинаас ундаа авах гэсэн боловч гацчихж хажуунаас нь хин нэгний нүшөглөөд хартал ээжийн байдаг за гайхаж байснаа дахин нэгийг гаргаж ирэн хөөхн. Манай хүн нээх өөрхөн хэдий гомдсон ч санаан зовоод хүрээд ирсэн. Сэтгэл санааг нь дээрдүүлэхийн тулд өөр газар авчирдаг. Живол би чамд татагдсан. Тэр явдал үнэхээр чиний бодсон шиг биш. Миний хийсэн зүйл буруу байсныг мэдэж байна. Гэвч тэр үед би чамайг ямар нэгэн аргаар зогсоохыг хүссэн. Гин чин сэтгэлээсээ уучлалт гуйдаг. Энэ мөчөд харуул гарч ирэн энэ хоёр манд хөөгдөн. Маргааш нь хичээл дээр ирсэн чинь Живол байдаггүй. Найз нь ханаад хүрчихсэн гэртээ байгаагийн манай хүнд хоол өгч явуулна. Очоод хонхын даран хаалга онгойлгосон хүн нь нөгөө бүсгүй. Манай хүн үнэхээр эвгүй байдалд ороход урдаас нь инээснэ. Жаал одоо унтаж байна. Сэргээч хүү. Үгүй гэхэд нь бараг баярлаад буцаж орох нэ. Хэжин хоол болон түүний таблетыг өгөөд Хэжин ирсэн гэж хэлээрэй гин яваад өгнө. За гэтэл яасан гэж Живол түүнийг одоо л байгааг мэдэж байдаг. Чучсноо яаж орж ирэв гэхэд танаа нууц код одоо хүртэл хിവэр байна. Утсаа авахгүй болохоор чинь ороод ирлээ гэж гисэн зогсож байдаг. Ингээд болоогүй. Хэжинийг ирснийг хэлэлгүй. Найз чинь авчирсан гээд худлаа хэлчихэн. Живол тэгж их халуурч байж эмчэд хандах хэрэг байхгүй гээд бүсгүй гэрээсээ явахыг хүснэ. Гэхдээ л маргааш нь Живол Хэжинийг гэрт нь очисныг найзаасаа мэдэлгүй л яах вэ? Энэ л үед бүсгүй худлаа хэлснийг ойлгон гарч явах гэтэл найз нь камерны хөл барих хэрэгтэй гээд зогсоочхдаг. За өнөөдөр бол сургуулийн наадамтай өдөр. Энэ модон дээр хүмүүс хайртай хүндээ сэтгэлээ илчлэх боломжтой. Хэжин маань зааланд орж ирэн манай хоёр юу ч хэлж чадалгүй холоос нэгнээ ширтэн. Ярьж байсанчлан хөтлөгчөөр Ёриум хүмүүс бүгд л хөөхнийг нь бишрэн наадмаа эхлүүлэн тайзны ард ороод Живолыг ганцхан хорон байна гэж дуудаад байдаг. Мэдээж энэ үед нь манай хүн харчих нь цаатах нь нэг ажиллахгүй байнгын худлаа өөрлөгөө ойртуулаад Хэжинийг эвгүй байдалд орсныг нь харсан Живон зүгээр үү гэснээр манай хүн худлаа инээж байхад нь Живолч харчихдаг. Уг нь бол манай хүний хувьд Хэжин л чухал байдаг. Ядаж байхад цаанаас нь нөгөө бүсгүй ширтээстэй. Дуусгын алдад наадмын гол үйл ажиллагаа буюу сэтгэлээ илчлэх захиаг уншдаг. Жишээ нь захиа бичсэн хүн нь тайзан дээр гарч ирэн өөрт нь бичсэн хүн мөн л адил тайзан дээр гарan хүмүүс 10 хүртэл тоолоход хариугаа хэлэх. Ийм байдлаар хоёр хос зөвшөөрөн хамтдаа хоолнд орохоор болдог. Маш олон хүний дараагаар Хэжиний нэр зул сарын баяраар хамтдаа байхыг хүсэж байна гэсэн захидал та хэд хэнийг гэж бодож байна? Нөгөө хөтлөгч чинь Живолыг гэж
бодоод та гацж орхино гэсэн ч олон хүмүүс байсан учраас нэрийг нь хэлэн тайзан дээр дууддаг. Гарч ирсний дараагаар бүгдэл загтал бичсэн хүнийг нь сэтгэл түгшин хүлээн. Хээжинч мөн адил Жиолиг л гэж бодно. Гэтэл тэр нь хингээж хүлээгээд байлаа. Хүлээгээл байлаа. Хинч гарч ирсэнгүй. Манай хүн хүлээж байгаад тайзнаас буухалдад заашгүй гарч ирлээ шүү. Гэтэл тэр хүн нь Жион. Хүмүүс гайхахаас гадна энэ маань баг баярлаад байгаа юм биш үү? Ингээд 10-аас доош ухрааж тоолон хариу хэлэх мөч ирэхэд үнэхээр загтал бичсэн хүн нь Жион биш бололтой. Гэхдээ тодорхой шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж байгаа Жиолыг харсан учраас энэ удаад Жион бүр шийдчихэж Жиолд мөн адил шударга хэлээд авлаа. Дараа өдөр манай хүн эсүүддээ сууж байхад нөгөө бүсгүй чинь бас л өдрийн хоол барьсаар орж ирнэ. Жиол надад чамд хэлэх үг байхгүй. Гар гэлсэн боловч ерөөсөө гардаггүй. Тэгвэл би өөрөө гарчихъя гээд гарч байхад нь гарнаас нь зураад зогсоочхон. Жиол нэгэнд тэгвэл асуучихъя. Тэр үед би чамд дараа болсон уу? Яагаад гинэт алга болсон юм? Гэтэл чи яагаад одоо гарч ирчихэд ингээд байгаа юм бэ? Гэсэн ч бүсгүй хэлэлгүй. Жиол уурлаад гараад явчихна. Уг нь бол өнөөдөр хээжинийг ярилцъя гэж дуудсан байсан. Тиймдээ дахиад л энэ хоёр таарч хээжинийг буцаад явах гэж байхад нь үнэндээ бид хоёр нэг шалтгааны улмаас тустай байсан. Бүрч салчгаагүй байгаа. Тэр удахгүй над дээр буцаад ирнэ. Би чамайг сайн байх гэж бодоод ойлгомжтой болгохын тулд хэлчихлээ. Манай хүн сонсож байснаа. Тэр буцаж ирэхгүй бол яах вэ? Бид өөрсдөө хоорондын асуудлаа зохицуулна гээд гарчихна. Гэхдээ ингэж зөрөгтэй хэлсэн ч санаа нь зовсоор. Дараагийн өдөр болоход Жион өөрийн биеэр ирж авна. Сургууль руугаа хамт явцгааж байхдаа суудлын бүс нь эргэцэн байхыг харан засч өгнө. Энэ өдөр сургуулийн хүүхдүүдийг алмааруулахаар нэг нийтлэл гарчээ. Хөтлөгч Ёромын ээжийг заллингийн хэрэгт буруутгаж байна гэсэн гарчигтай өөрийнх нь зураг. Үүнийг харсан Жиол төр завсарлага авъя гэсэн нь үүнтэй холбоотой байх гин Ёромд ихэд санаа зовно. Сургууль дээр Жиолыг хүлээж байхдаа энэ мэдээг харж байхад нь эргэн тойрныхан шивэр хавир гэхээс гадна мэдээний хөтлөгчийн хилцээний дарга залхан компани нэмэх замбрагийн байдалтай байгааг нь дуулгана. Ингээд хамаг биеийн салгалж ухаан балартан утсаа унгахад багч өгсөн хүн нь Жиол шокносоо болоод авахгүй зогсож байхад нь гарнаас нь татаад явцгаа гих үед нь бас л хээжин харж таарна. Ийхүү манай хүн байн тэр над дээр эргэж ирнэ гэдгийг нь санан сансаар бодолдоо дарагдан сууж байхад нэг хүүхэд дээрээс нь золтоол хайрцагтай зүйлс унгаачихсангүй. Учир нь Жион өөрийн биеэрээ хамгаалдаг. Өөрөө зохиулсан мөртлөө хээжинд л санаа зовно. Харин Жиол нөгөө бүсгүй гэрт чинь сэтгүүлчд очих байх гээд өөрийнхөө гэртээ аваад ирчихэж яг үнэндээ өмнө нь юу болсон бэ гэхээр бүсгүй ээж нь найз залуугаасаа мөнгө аваад өг гэж нэхэн ээжтэй чадахгүй гэж хэлсэн боловч нэг өдөр явж байгаад Жиолын ээжтэй уулзан мөнгө авч байгааг нь харчихаж газар дээрээ барьж аван буцааж өгөөд тэгээд л Жиол гай болохын тулд төр завсарлага авъя гэж хэлж байж энэ бүхнийг хэлсний дараа гарч агаар амьсгалъя гэж гуйна. Өмнө нь суралцаж байсан ангидаа орж ирцгээен эрхэж байсан мөчөө дурсна. Гарч явахдаа бүр дөрүүлээ таарцгаан бүсгүй шууд л Жиолыг суудаад авчихна. Байдлыг анзаарсан Жион хээжинийг дагуулад явна. Энэ хоёр буцаж ирцгээен Жиол бүсгүйг үлдээгээд өөрөө студидтэй хонхоор явдаг. Харин хээжин маань гэртээ орж ирэхэд ээж нь хоолоо хийгээд зогсож байдаг. Байдлыг харан зүгээр үү охин минь гэхэд үгүй ээжээ хитрхи өвдөж байна гэдэл уйлна. Маргааш Жиол сэрэхэд нөгөө охин нь бас л ирчихсэн. Өнөөдрөөс эхлээд гэртээ хонно гэж хэлэн гарах гэж байхдаа ширээн дээр байх бааныгийн нэртэй захиаг олж харна. Чи надад таалагдж байна гэсэн захиаг нь харчгаад хараагүй юм шиг царайлан хамт очих газар байна гэснээ дэлгүүрт дагуулж ирээ. Гарахын алдад бороо орж байгааг мэдээд шүхэр авахар бүсгүй цааш явна. Жиол энэ үед хээжинтэй хамт байсан мөчөө дурсдаг. Энэ хоёр мөн адил борооноос хоргодон дэлгүүрт ороод Жионыг шүхэр худалдаж авахт нь хүлээж байх зураа мөн л адил энэ мөчийг дурсна. Гэхдээ энэ дүрийн хоол идсэн газар нь нэг газаргээ боддоо өөр сул ширээ байхгүй хамтдаа суухаар болдог. Бүсгүй ядаж дуугаа байхгүй. Та хоёр сайхан хосууд болох байхдаа ингээд харахаар яг л бид хоёрын анх үерхэж байсан шиг харагдаж байна гэж үг хаяхад манай хүн сандран өвөрлөөгөө усаасхан ариун цэрийн өрөө ороход Жиол араас нь дагаад гарчихдаг. Хүлээж байгаад чи Жионтой үерхэж байгаа юм уу гэхэд манай хүн энэ нь чамд ямар хамаатай гэжгээд орхиод явчихна. Буцаж ирцгийн хувцаа муухай болгочихсон гээд энэ хоёр төрүүлж явхад Жиол юу хоол идэх энэ бүх хугацаанд хээжинийг л буцсноо хэлэн түүнийг гих мэдрэмжээ дахиж барьж чадахгүй гин бүсгүй хэрвээ чи одоо явах юм бол бидний хоорондох бүх зүйл дуусна мэдэж байгаа биз дээ гэхэд чи мэдэж байгаа энэ бүхэн аль эрт дуусна
болсон хэцүү бүхнийг туулж байхад чинь мдээгүй уучлаарай гэхдээ буцаж очиж чадахгүй. Тэгэхээр энэ удаа жинхнээсээ салцгаая гэж хэлэн орхиод босно. Ийхүү хээжнийг хайсаар олоод ирдэг. Гэвч энэ мөчөд Живон гарнаас нь атгаад битгий яваач гэж гуйна. Гэхдээ явна гэдгээ хэлэн Жиол дээр очиход нүдэндээ нулимстай сайн гэдгээ хэлэн хөөхөн хээжин маань үлмийгөө өргөж байснаа өөрийн мэдэлгүй үнсэж орхино. Манай хоёр маань эндээс эхлээд уучраа олчихно. Гэртээ орж ирээд догтлон бодлоос нь ердөө гарахгүй зүүд байна уу л гэлтэй. Маргааш болж хичээлдээ явахад нь хамт яваад л гар гараасаа хөдөлгөн явахад ангийнх нь хүүхдүүд бөөр гайхаж орхино. Манай хүнч тэдэнд миний найз охин гэж авна. Гэхдээ мэдээж Живонд маш хэцүү байдаг. Хээжинтэй яаж ярилцгаач мэдэхгүй. Урдынхаасаа өөр болчихдог. Манай хүнч байдлыг анзаарсан учраас уулзаж өөрсдийгөө үерхэж байгаа талаар хэлдэг. Живоны хэлсэн үг нь юу байсан гэж одоо чамд санаа зовох шаардлагагүй болчихлоо. Баяр хүргэе гэдэл хайртай учраас хүлээн зөвшөөрөн тавьж явуулдаг. Манай хоёр кофе уухтай хосын багц аван гадуур зугаалцгаан ёстой аз жаргалтай умбана гэдэг чинь л болно. Ингээд л цаг хугацаа харуулсан сум шиг өнгөрч бүхий л цаг үеэ хамтдаа тулцгаан нэг л мэдэхэд 100 дахь өдөр өөрийн гараар найз охиндоо паста хийж өгөн хээжиний мөрөөдөл болох зул сараар найз залуутайгаа хамт байна гэсэн хүслийг нь биелүүлэхээр тохиролцдог. Дараагийн өдөр нь манай хүн ангидаа ганцаараа сууж байхад нь нэг залуу орж ирснээр хээжиний нэрийг дуудана. Хайртал тэр хүн нь анхны үерхэж байсан нөхөө хөгийн гар. Бодоод байсан чинь шудраг бос юм аа. Миний амьдралыг сүрүүлчихэд өөр хүнтэй үерхэж явж байна гэж сонслоо. Гэдэл дайраад байдаг хээжин буруу ойлгосон юм шиг байна. Сүрүүлсэн хүн нь чи гэхэд тийм ээ чиний болохоор энэ бүхэн миний буруу гэснэ. Тэнд байх алхахыг анзааран гартаа атгаснаа. Чи миний амьдралыг сүрүүлсэн шиг би чиний амьдралыг сүрүүлнэ гэж далайх үед нь хээжин найз залуугийнхаа дуудлагыг авч амждаг. Танхимд байна гэснээ орилоод дуун тасарчихна. За гэтэл нөгөө нөхөр чинь баримлынх нь гарын таслах хайчхаж дахин гар далайн хээжин рүү дайрах энэ мөчөд Живон амжиж орж ирнэ. Ийхүү цагдаад баригдваа. Жиол энэ үеэр нь ирж таардаг. Хоцорч ирсэндээ өөрийгөө буруутхан сэтгэл санаа нэг тиймхэн болчихдог. Ядаж байхад дараагийн өдөр яажгаад ч юм энэ хоёрыг үерхдэг гэсэн цуурхал гарчихдаг. Хээжин сандран найз залуу руугаа залгаад юу болоод байгаа юм болоо би залруулах хийх үү гэхэд зүгээр дээ ямар үнэн биш гэд өнгөрөөчхөн. Манай хүн эвдэрсэн баримлаа шүнжин засна гэхээр нь Жиол ирэхээр хоолунд аваад иртэл Живон туслан дотн гэрч нь хамт зогсож байдаг. Гэсэн ч хоолоо оруулж ирэн гурлаа хамт сууж байхад Живон хээжинд халамж тавьж байгаа нь хүртэл харагдан хардаад эхэлчихдэг. Дараагийн өдөр нь энэ хоёр маань өглөөнөөс орой хүртэл үлдсэн хэсгээ янзалсаар шүн болж хээжин ядарсандаа зөөрөнгөлөн утсаа унтарсныг ч мэддэггүй. Жиол өглөөн залгаж үзээд болохгүй болохоор нь тэсэлгүй гэрт нь очиход аав ээж хоёр нь гэртээ оруулан танилцаад сууж байтал манай хүн нойрондоо дэлдээд нилээн унтан сайн нэг сэрэн гарч иртэл найз залуу сууж байдаг. Ингээд хамтдаа сууцгаан хоол идэн гэж манай хүн бөөр твдэж өгнө. Ээжд нь нилээн таалагдсан юм шиг байгаа юм. Гаргаж өгөхдөө дахин ирээрээ гэтэл явуулна. Өнөө манай хүн баримлаа үргэлжлүүлж байгаад бас л унтчихэж Живон дээрэс нь юм хожиж байхад Жиол харчгаад мэдээж эвгүй байдалд орон орж ирс цэрэн хамт гэрлүүгээ явцгаана. Хээжиний гэр бүл нь тийм ч их боломжтой айл биш. Аав нь байдаг бүх мөнгөө хөрөнгө оруулалт хийж байна гэд луурдуулчихаж пин өвдөж байгаа ихнэр охиныхон сургуулийн тэтгэлэг гэдэл санаа зовх зүйл их гэвч одоо ийм байдалд орчихсон. Жиолын хувьд бол багаараа орсон тэмцээндээ эхний шатандаа тэнцэн бөөн баяр өнөө орой тэмдэглэх байтал хээжиний сэтгэл санаа нь тиймхэн байгаа учраас гарахгүйгийн уцаа таслаа юугүй юу. Хоёр найз нь нэрээд ятгсаар байж аваад гарна. Живон дундын найз болчихсон учраас очиход байж байдаг. Гэхдээ Жиол хээжинийг тийм сэтгэл зүйтэй байгаа учраас гарч ууж идэж чадалгүй. Найзуудыгаа явуулан өөрөө хээжинтэй уулзъягийн зурус сэлгэн. Гэтэл нөгөө найзууд нь явж байхдаа хээжиний сууж байгаа газрыг цонхоор харчихдаг. Жиол руу залгаад чамайг уулзна гэж бодож байтал хээжин энд архиугад явж байна гэж юу. Нөгөө дөрвөн ч нилээн согтон хоёр найз нь төрүүлж яваад ядарсан сэтгэл санаагаар унсан найрмаг хээжин төр сууж байгаад зөөрөнгөлн Живон өөрлөгөө налуулан ширтэж байхад нь Жиол ирээд харчихдаг. Хайртай хүнээ ийм байдалтай харах мэдээж энгийн биш. Шууд очин өөрлөгөө налуулаад хитэрч байгаа юм биш үү гэхэд манай хүний ч дотор эвгүрч таарна. Ингээд гэрт нь хүргэж ирэн ээжд нь хүлээлгэн өгч манай хүн өглөөн сэрчгээд болсон явдлыг санссны дараа шууд л найз залуу дээрээ очиж уушлалт гуйна. Яг үнэндээ би гарах төлөвлөгөөгүй байсангийн гараа сунгахад Жиол үнэндээ одоо юу ч мэдхээ байлаа гэхэд хээжинд үнэхээр хэлэх үг олдсонгүй. Гэсэн ч манай хүн ангидаа буцаж ирээд Живонтой уулзсан өчигдрийн явдлаас болсон мөн 100
дургуй ярианаас болоод ч тэр цаашид хоорондоо зай авах хэрэгтэй гин учраа хилэн уучлалт гуйдаг. Ингээд Жиолч тэр гунигтай царайлчсан студ дээрээ сууж байхад нь цайны цагаар хоол хүргэл дээр ирсэн хүн нь Хээжиний аав. Жиол халуун цай өгөн төр харилцахад яа даарч байлаа шүү. Харж байгаачлан гэртээ хэрэг тарьчихсан гэсэн ч зүгээр сууж чадсангүй. Намайг ийм ажил хийж байна гэж битгий охинд маань хэлээрээ гин амлалт авна. Ингээд Хээжин маань гэр бүлээ бодоход баярлаа гэхөө. Найз залуугаасаа холдоход гунигтай гэхөө. Нэг шин мэдээтэй юу гэхээр гадаадд дүрслэх урлагийн тэтгэлэгт хамрагдчихж өнөөдөр бол 2025 оны 12 сарын 2-н удахгүй 100 сар болох гээд байдаг. Явах талаараа найз залуудаа яаж хэлхийж мэддэггүй. Нэгэндээ төнцөн харьцалгүй нилээн удваа. Жиол зориглон гэрийнхэн үүдэнд очсон биш. Хээжинийг өөрлөө нь гарч явахдаа таарчдаг. Харин ээж нь дотроос сонсоод охиныхоо найз залууг бушуухан оруулна. Энэ хоёр маань нэгэнтэйгээ бишүүрхэд ихэндээ ярьж чаддаггүй. Сүүлдээ арай гэж учраа олсон чинь манай хүн гадагш явах болсон талаараа хэлдэг. Хэсэг хугацааны дараа багийнхан зургнуудыг үзэж байгаад санамсаргүй харц тулгаран яг үнсхийн таван дээр аав нь гаднаас анхны цас орж байна гэдэл ороод ирдэг. Хурдхан гүйж гарan энэ дөрөв маань хамтдаа аз жаргалтай нарахгүй харж зогсцгоно. За харин манай хоёрын найзууд нь нилээнгэн боцгоож байж ашгүй сүлд нь нэг юм үерхээр боллоо. Хээжийн тэтгэлэгт албан ёсоор хамрагдахын тулд ярилцлах өгөн тэнцнэр гэр бүлийнхэн бөөн баяр болцгоон. Дараа өдөр нь найз залуутайгаа уулзан энэ талаараа хэлэх гэж байхад нь аав нь хүргэлтээр ирж таран Жиол тусалснаар охиндоо баригдсангүй. Манай хүн ч Америк руу явах нь шийдэгдсэн талаараа хэлэхэд Жиол дуртай наргагүй дэмжиж хүлээж авдаг. Дараа нь гэрт нь хүргэж ирж байхад нь Хээжиний аавын дугаараас дуудлага ирдэг. Харамсалтай нь аав нь өөрөө байсангүй мотоциклтойгоо осолдон эмнэлэгт яаралтай тусламжаар хүргэгдэн очжээ. Бушуухан очиход охиноо харчхаар ийм болцсон байж би зүгээрээ л гээд байдаг. Баруун хөл нь нилээн гэмтэж яаралтай хагалгаанд орох байсан ч сул ор байхгүй гэх эмчээс хариу авдаг. Энэ мөчтөл Жиол өөрийгөө юу ч хийж чадахгүйгээ ухааран Живоноос тусламж гуйдаг. Ингээд түүний ачаар аав нь хагалгаанд орж амжилттай болдог. Жиол гэр бүлийнхэнд нь цагийн ажил хийж байгааг нь хэлээгүйдээ өөрийгөө буруутгах нь. Ингээд өдөр хоног өнгөрч аав нь эмнэлгээс гарваа. Жиолыг дуудан хамтдаа модоо засцгаан аав нь нууц хадгалсанд баярлаа гэдгээ хэлэн энэ үед Живон гэрийнх нь гадаа удаан хугацаанд өгч чадаагүй чихмэл тоглоомоо барьсаар зогсно. Манай хүний ээж нь тараад оруулах гэсэн боловч зүгтх нь холгүй гүйгээ тавьчихна. Хээжин ээжигээ орж ирэхэд гадна байсныг нь сонсоод гүйж гарan араас нь очтол өөрийгөө Америк руу явахаар болсон. Тэр талаар хэлэх гэж ирсэн бүх зүйл баярлаа гэснээ гар бариад салахтаа нэг хүрвтэлтөө урдаа нөгөөх чихмлээ нугаад л цааш манай хүн буцаж орж ирэн гэрээхэндээ Живоныг дүүтэйгээ хамт Америк руу явах болсон талаар нь хэлдэг. Энэ нь Жиолд хүндхэн тусаж явахгүй байж болохгүй юу гэж хэлэхэд хүртэл хүргэн. Хээжин шүнжин бодсны эцэс маргааш нь найз залуу дээрээ очиод харамсахгүй тулд явахаар шийдсэн талаараа хэлдэг. За ингээд өнөөдөр тэмцээний дараагийн шат мөн Хээжиний нислэгтэй өдрөөс гадна 100 сарын баяр давхцсан өдөр. Энэ бүхэн зүгээр л нэг дурсамж болж бүх зүйл ингээд дуусна гэж бодож байтал Жиол багийн ажлаа найзтай даатгаад онгоцны буудлын руу хамаг байдгаараа л яарна. Гэтэл манай хүний цаг нь тулчихсан гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэн Жиолыг харуулдаж байснаа цаг нь тулаад цааш орно. Манай хүн хамаг хурдаараа гүйж ирлээч амжсангүй. Ингээд нэг жилийн хугацаа өнгөрч энэ хоёр хоорондоо ямар ч холбоогүй байсан. Гэхдээ Хээжин олон жилээр биш нэг жилээр байсан учраас цаг хугацаа харавсан сүм шиг өнгөрч найзууд болон аав ээж нь тосч авна. Жиолын сэтгэлд Хээжин байсаар л хавар болж их сургуулийн элсэлт эхлэн энэ хоёр өөрсдөө ч мэдээгүй нэг ангид орчихсон байдаг. Анхандаа нэгнээ хараад хэлэх үгч олдохгүй гомдолт хийсэн юм шиг нэгэн рүүгээ ширтэж байгаад л сууцгаан. Мэдээж Хээжиний харцыг харуул одоо хүртэл хайртай хിവэр. Хичээл тарахын алдад Хээжин зориулан ураг шалхах гэтэл Жиол өөрийг нь тоолгүй гараад явчихна. Гэсэн ч холдсныхаа дараа арай гэж амьсгал авдаг. Хээжиний гараад явж байхад хин нэг нь араас нь дуудан хартал тэр нь Живон бас л буцаад ирчхэж энэ хоёр тэнд байхдаа ерөөсөө уулзаж байгаагүй. Жиол найзтайгаа уулзан бүхий л цаг мөчөд Хээжинийг бодон сэтгэлээ барьж дийлэлгүй нилээн ууж байгаад гарч ирнэ. Энэ үед нь Хээжин дэлгүүрээс ундаа аван гарч ирэхдээ бас л таарцгаана. Гэсэн ч бишүүрхсэндээ тэрөө гинэ тарсандаа ч юм уу Жиол бүр бантаж өгнө. Олигтой юм ч ярихгүй салцгаан. Хээжинд бол Жиолын ингээд байгаа нь нэгэнд өөрийг нь мартсан байх л гэж боддог. Маргааш нь номын санд таарцгаан юу ч хэлэлгүй зөрөөд
Хичээлээ таран гарахдаа Хэжинийг зарлал нааж байгааг нь харчхаад буцаатал явчихна. Энэ үед манай хүний барьж байсан баандрынх нь нөгөө өнцгөн унаж нэг хүн ирж тусалдал тэр нь Жол байдаг. Хэсэг зуур таг гацан нэгэн рүүгээ ширтэхдээ анх сэтгэлээ илчилж байсан тэр мөчийг нь санана. Гэхдээ энэ удаад бас л баярлалаа гэдэл өнгөрнө. Манай хүн нилээн сэтгэл дундуур алхаж байхдаа харин анхныхаа хайртай таарчдаг. Нөгөө залууч нь байгаад Жуан Жиолтой уулзаад би түүнээс сэтгэлээ татаад авчихсан. Хэжиний сэтгэлд өргөлж чи байсан гин тайлбарласан ч Хэжинтэй ярилцахыг хүссэнгүй. Нөгөө залууч нь Хэжинийг ирж авахдаа бас л Жиолтой таарчихна. Энэ залуу нилээн алдартай сагсан бөмбөгч. Сургуулийнхын заалыг ашиглахдаа Хэжинийг харж байж мөн модон дээр өлгсөн захилын эзэн тэгэхээр манай хүнд бас л сайн гэсэн үг. Амралтын өдөр зураг авалтанд орохдоо Хэжинийг дагуулan ирдэг. За гэтэл зурганд хамт орох хүн нь Жиол байж таардаг. Хэжиний зургийн цомгийг харж байхдаа анхны хайр гэдгийг нь мэдчихэд өөрөөс нь илүү гарах гад үзэж тарна. Манай хүнч гайхна. Энэ хоёр зураг авалтын дараа ярилцлагатай байж ийм алдартай залуус одоо үерхэж байгаа бүсгүй байгаа юу гэж тус тусаас нь асуухад Жиол байхгүй. Харин нөгөө залуу нь анхны хайртай учирснаас хойш хинтээж үерхэж байгаагүй гэж хариулна. Мэдээж тэр хүн нь Хэжин. Түүнийг нь Жиол анзаарч байлаа. Ярилцлага дуусны дараа хоёр залуу агарын бөмбөлгийн хоёр тасалбар нэг өгөв. Энэ залуу бүр тэр дорн Хэжин даваачин өгнө. Манай хүн Жиолыг харчхаад шууд авчихна. Жиол таксинд цуун гэртээ орж ирээд найз руугаа залхан хамт явъя гэтэл найз охинтойгоо болцно гэд явахыг хүссэнгүй. Дараагийн залгасан хүн нь Жион зөвшөөрсөн бололтой бас хоёр хөөсөн чихэр авчихжээ. Жиолын ирсэн шалтгаан нь мэдээж Хэжин шүү дээ. Тэр хоёрыг ширтэж байхыг нь харжхаад Жион чамааг мэдэж байсан юм аа гэдэл инээмсэглэн. Жиол нүдэндээ нулимстай хайртай хүний холоос ширтгэхээс наашгүй. Жион анзаарчхаад чи юу ч хийхгүй гэж дохиход манай хүн Хэжинийг яг орхоос нь өмнө гарнаас нь татаад л өөрлөгөө эргүүлчихдэг. Жиолын хэлсэн үг нь битгий ор. Хэжин энэ хоёр руу хэсэг ширтэж байснаа оролгүй Жиолтой ярилцахаар болдог. Манай хүн ч юунаасаа эхэлж ярихаа мэдэхгүй. Өнгөрсөн хугацаанд бүх зүйл сайн байсан уу гэж асуудаг. Хэжин тийм гэхэд тийм ээ энэ бол бидний зөв сонголт байсан. Чиний явдаг чинь зөв болсон. Энэ бол болоод өнгөрсөн гэхэд Хэжин хэрвээ тэгж бодож байгаа бол одоо бид сайн найзууд байж болно. Гэдэл буруугаар ойлгож байтал нөгөө залууч нь хүрээд ирнэ. Чи түүний гарыг тавьж болох уу гэхэд манай хүн ч дагаад явчихлаа. Ингээд Хэжин нөгөө залуутайгаа уулзсан суухдаа түүнийг надтай ингэж уулзсан нь миний итгэл найдварыг нэмэгдүүлсэн. Магадгүй эргээд нийлхийг гуйна гэж бодож байтал гин сэтгэл дундуур хэлнэ. Залуу хэрв та хоёрын хооронд бүх зүйл дууссан бол надтай нийлмээр байна уу? Ярилцлагын үеэр миний анхны хайр гэж ярьж байсан хүн бол чи гин сэтгэлээ илчлээд авдаг. Жиол байхгүй энд уугаад л сууж байна. Өөрийн ирэхгүй ямар тэнэг үйлдэл хийгээд байгаадаа итгэж чадахгүй. Хэжинийг харахаараа л хүлдэж байгаа мэт болж байгаагаа гайхаж суун. Хажууд нь мэдээж Жион хань болоод сууж байдаг. Арх уудгүй гээд байгаа хүн чинь Жиолыг ганцаардуулахгүйгийн ууж суун. Манай хүн уг нь Хэжинээс уучлалт гуйгаад буцаж нийлхийг хүсж байж гисэн ч бас л чадаагүй. Тиймдээж Хэжин ярьсан зүйлийг нь ойлгоогүй. Бүх зүйл дууссан гэдэл бодчихно. Ингээд дараагийн өдөр болж манай хоёр нилээн ууж согтоод тас тэврэлтсэн сэрцгээдэг. Сандран өмнөх өдрөө сантал энэ хоёрмаа сэтгэлийн үгээ ярилцаад бараг хосууд байна уу л гэлтэй. Тухайн мөчөө санцхан нэгнээ хараад ичжүүхэнгээ алдна. Хэжин хоёр найздаа болсон бүх явдлаа хэлэхэд нь анхны хайрууд учирцгаан болж байгаа юм биш үү гэдэл дэмжиж байдаг. Нөгөө залуунч залхаж орж ирж тааран одолгүй Хэжиний найзын найз залуу буюу Жиолын найз нь студийнх нь хийсэн сурталчилгааны ажлын бичлэгэн Жиолд байсан боловч алга болгосон талаар нь хэлдэг. Өмнөх өдөр нь таксинд явж байхдаа цүнхээ үлдээсэн шүү дээ. Хэжин хажууд нь сонсож байж тааран Жиол санаан зовоод ухаан санаагаа бөөр алдаж орхино. Ингээд манай хүн хайртай залуугаа ийм байдалтайг хараад зүгээр чадсангүй. Түүнээр очин хамтдаа цүнхээ хайцгаахаар болдог. Такси үйлчилгээний газар очдог жолооч ах нь ар гэрийн асуудлаас болоод гэрийнхэнтэйгээ уулзахаар явчихаж залгаж болох байтал ах ажилгүй үедээ уцаа унтраачихдаг юм байна. Энэхүү манай хоёр хаягийн аван гэрт нь очихоор болдог. Кёнгийн мужийн хаа нэгтээ эрцгийн хайж өвж байтал Жиолд дуудлага ирэн сурталчилгааны эцсийн хугацаа маргааш өдөөс хойш гэдгийг нь уулгадаг. Хэжин хажуугийн булангийн дэлгүүрээс хаягийн байршлыг асуух гэтэл дэлгүүрийн эгч анзаарахгүй
ус цацаж байхад нь таарцхан манай хүнч бушуухан хээжинийгээ хамгаална. Игч уучлалт гуйн гэртээ оруулж ирэн хувцсыг нь хаттал түр байлгадаг. Энэ мөчид мэдээж манай хоёр эвгүй байсан нь тодорхой. Жиолийн хувцс нь хаттал игч өөрийнхөө хувцсыг өмсөхөө сөөр аргагүй болон хээж маань шоолоод л байдаг. Мөн жолооч ахыг таньдаг байсан ч сонсохны жолооч ах өнөөдөр өглөө эрт ээжтэйгээ аялалд гарсан гэж хэлж байхад нь манай хүний гэдэс дууран найрсаг сайхан сэтгэлдээ игч энэ хоёрыг гомгоор дайлдаг. Энэ хоёр энд ирсэн нь ч болж энэ үедээ Жиол өмнө нь яагаад ойлгомжгүй үйлдэл гаргаад байснаа мэдэхгүй ч байхгүй үед нь маш их сансан талаараа хэлчихдэг. Энэ нь мэдээж хээжиний бүхий цаг хугацаанд сонсхийг хүлээж байсан үг шүү дээ. Яг энэ мөчөд таксины ах ирж тааран ашгүй хоногоор аялалд яваагүй байжээ. Тэгээд бүр цүнхийг нь өгсөний дараа ямар ч төлбөр авахгүйгээр цөөвөл рүү хүргэж өгөхөөр болдог. Ингэж санамсаргүй байдлаар манай хоёрын харилцаа бараг л буцаж сэргээд байгаа юм биш үү? Маргааш нь хээжийн нөгөө залуутайгаа уулзаад өмнө нь би таныг анхны хайр гэж бодож байтал үнэндээ бол тэр залуу юм шиг байна гэдэл Жиолийг хэлчихэн нөгөөдг нь дугаа байхгүй арайчтай миний цолыг хулгайлцгаж байгаа мó гэдэл тоглоом хийн. Дараа нь хээжийн номын санд байж байгаад Жиолийн ярилцлагыг нь гүйцэд уншдал жилийн өмнө явсан найз охиноо одоо хүртэл хүлээж байгаа гэсэн байлаа. Манай хүн үүнийг нь харчхаад шууд л түүнийхээ зүг гүйж орхино. Ингээд тайртай залуугаа харчхаад юу ч хэлэлгүй тэрж авдаг. Хээжийн буцаж ирэхийн тулд хоног тоолон хүлээсэн ч дарамт өгөх байх гээд юу ч хэлж чадаагүй. Одоо хүртэл би чам тайртай гин сэтгэлээ илчилдэг. Жиолч мөн адил хайртайгаа илэрхийлэн энэ хоёр маань ингэж нэг учраа олох гэж урдын харилцаан сэрэгцгийн орхоос нь өмнө үнсээ зогсож байтал аав нь харж тааран гэртээ оруулаад загнах болов гэтэл аав ээж хоёр нь буцаж нийлчихсэн гээд бөөн баяр болцгоон. Өмнө нь хээжинийг байхгүй үед нь охиныхон төрсөн өдөр болоод гонигтайхан сууж байтал хонхон дугран гараад хартал хин нэг нь цэцэг илгээж гисэн байдаг мэдээж тэр нь Жиол. Хичнээн нэргүй илгээсэн байсан ч ээж аав хоёр нь мэдчихсэн байж ингээд оройн гэртээ буцаж иртэл ээж нь байхгүйд нь нэрээд хоол үлдээчихсэн зурус илгээн маргааш уулзахаар болов. Ээж нь чи намайг анх удаага хоолнд далаагийн бөөн баяр гэвч найз залуун залгаад бүр сандарч өгнө. Жиол ээжтэй зүгээр дээ ээжээ авчих магадгүй дараа нь гуруула хоол идцгээе. Өмнө нь таныг өөр ирчүүдтэй үерхэж байхад өөрийгөө таны тэргүүнд байгааг гэдэл бухимддаг байсан. Гин анх удаага ээжтэй сэтгэлээ нээдэг. Ээж нь чи надаар тоглож байна уу гэхэд бүр итгэж өгдөггүй. Дараа нь хүүгийнхээ гэрт ирэн гэрийг нь цэгцэлж байхад манай хүний ээж аав хоёр нь хажир барьсаар орж ирцгээе. Энэ хэд танилццгаана. Хүү минь сайн хүмүүстэй учирчгин нулимсаа нуусангүй. Энэ хоёр маань болцож байхдаа хээжийн хос бүгж хараад сонирхож байтал Жиол арай л эрт байна гэд ерөөсөө тоодгүй. Дараа нь гэртээ орж ирээд гарнаас нь барин цөхрөн суутал манай хүн бүгжөө айл эрт авчхаад л ингээд байсан байж. Ийхүү энэ хөөрхөн кино маань энэ хүрээд өндөрлөж байна. Хэрвээ энэ хүртэл үзэн кинон таалагдсан бол комент хэсэгт цагаан зүрх хүлдээн онигтой мэдэгдээрэй. Түүнээс л дараагийн кино хийх эрч хүч, урам зэргийг авдаг байгаа шүү. Үргэлж суугаа дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа. Дараа уулзтлаа. Түр баяртай. Хосуудын ямар ч харилцаа төгс байдаггүй. Гол нь дараа нь харамсахгүйгээр өөрт мэдрэгдсэн сэтгэлээ илэрхийлэн зүрх сэтгэлээ дагдаг байгаарай. Энэ хэд маань сургуулаа төгсдгөн манай хоёрын найзын хосын харилцаач үргэлжилсээр Живон өвөөгийнхөө компанид дадлагчгчаар орон шинэхэн хайрын харилцаатай учирсан нь хээжиний найз байж таардаг. Амьдралч гинтийн зүйлээр дүүрэн таашгүй л дээ. Энэ хоёрын хайр одоо хүртэл үргэлжилсээр